За юу яцгаана Game of Thrones болон Song of Ice and Fire кино болон номны цувралын талаар ерөнхийдөө бүгдлийн сонирхолтой факт болон мэдээллийн талаар ярилцах нэвтрүүлгийн маань эхний дугаар эхэлж байна. За нэвтрүүлгийн маань нэр бол одоохондоо Valar Morghulis байгаа. За тэгээд надтай сууж байгаа 3 хүн болвол Монгол дахь Game of Thrones fan club-ийн 3 хүн байгаа. За тэгээд өөрсдөө танилцуул авч. За намайг Жаал Хус гэдэг байгаа. Намайг гэдэг. Намайг Интерсах гэдэг. За намайг Rusty гэдэг. За тэгээд юуны бол манай Game of Thrones fan club-ийн гишүүд маань бол ялангуяа манай Интерсахныг бол маш сайн таньж байгаа бох. Юуг бол өстой нэвтрийн тал гэдэг л тийм. Амьд вики шүү дээ. Амьд вики гэж баг хэлж болохоор ер нь хэмжээнд бол баг мэддэг баг. За тэгээ өнөөдрийн юугаар бол дугаараараа ер нь гал мөсний ертөнц буюу The World of Ice and Fire тийм. Тэр талаар ерөнхийдөө суурийг нь за тэгээд телевизийн шоу яаж болсон, номны түүх, за тэгээд зохиолч байгаа талаар, за тэгээд киноны одоо энэ телевизийн цувралын ерөнхий хоёр продюсер ямар хэмжээнд төрсэн, яаж үүссэн, тэр талаар болон ганц хоёр шинэ мэдээлэл ерөнхийдөө хүргэтэл за юутай байгаа. Өнөөдрийн дугаараар бол за эхний ярилцах юм юу вэ? Ерөнхийдөө энэ ертөнцийн талаар тийм зохиолч болон энэ ертөнц яаж үүссэн, ямар юмнаас суурилсан бэ? Анхны ном хэдэн онд гарсан, тэр талаар нь ярьж болох уу? За тэгээд юуны төрөнд бол энэ хаашрын тоглоом гэдэг энэ кино маань бол ингээд үйл явдал нь бол ингээд хоёр тип дээр бол явагддаг байгаа. Тэр эхнийх нь болохоор Westeros гэдэг нөгөөх нь Essos гэдэг байгаа. Энэ хоёр тип дээр бол үндсэн гэдэг үйл явдал нь болдог. Тэгээд цаашаа тэгээд олон арлууд байна. Тэгээд бас нэг тип байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол тэр тодорхой хэмжээгээр тийм киноны үйл явдалтуудыг нөлөөлөх гарахгүй л байгаа л да. Тэгээд Westeros гэдэг энэ тип нь болохоор ингээд манай киноны үйл явдлын гол үйл явдал гэх юм аашаа. 70% нь бол Westeros болдог. Daenerys-с босоод үйл явдал ер нь хийхтэй үйл явдал бол тийм. Тэгээд юун дээр нөгөө нэг net мэтэс гэж харж байгаа гоо чинь уул нь 3 твтэй тэгснэ нэг нь ингээд газрын зурнаас хитрээ явчихсан юм шүү дээ. Тэр яаж ч байна асуудал тахгүй. 3 твтэй 4 твтэй тий. Тайлбар байдаг юм билээ шүү дээ тэрэн дээр. Тв гэж бол хэлэх үгүй гэдэг тайлбар. Соцорис бол тв гэж хэлэхэд болно. Яг тэгвэл бүтэн газрын зургийг нээж чадаагүй луудаа нисээд тэр чинь бол хязгаарыг очиж үзэж чадаагүй учраас том гэдэг нь ойлгомжтой. Тэр нь болохоор юуны урд тий. Essos-ийн урд байгаа тий. Улцоос гэж дахиад нэг тип байгаа. Тэр болохоор бас бүр нэгдэг зүгээр нэг болсон л харагддаг юм. Тэгээ цаанаа том байгаа юм, жижигхэн байгаа юу. Нэгээгөө map гэж хараа. Арлуу төв татгаагүй. Тэгээ ер нь бол гол үйл явдал Westeros, Essos хоёр дээр явдаг. Тэгээ Westeros нь бол юунаас үндэслэгдсэн юм бэ гэхээр ингээд газрын зургийг харах юм бол тийм одоогийн Их Британи улсаас л ингээд яахын аргагүй үндэслэгдсэн байдаг. Ер нь байрын салхи ингээд эргүүлсэн Их Британи шиг байдаг. Байрын салхи зарим газрыг ингээд өөр тийшээ чихээд тийм Британи нэг тийм л газар зургийн хэлбэртэй байд юм аа. Essos нь болохоор ингээд яахын аргагүй гэдэг Монголд юм уу, Аз ч юм уу, Венес ч юм уу амар олон газар тийм салаат гэх юм шиг нийлүүлсэн. Тэр нэг Essos-ын бүр зүүн тийшээ чинь Аз юм уу гэдэг чинь. Гүрэн мөрөн. За тэгээд юу яа зохиолч George R. Martin гэж ерөнхийдөө өмнө нь ямар уран бүтээлч хийдсэн, ямар зохиолч вүлээ зохиолж байгаа талаар ярих уу? George R. Martin Game of Thrones-ийн хаан ширээ тоглоом гэдэг цувралыг бол 1996 онд анхны номыг гаргасан. Гэтэ тэрнээс өмнө зохиолч маань илүү тийм шинжлэх ухааны уран зөгнөлт ч юм уу эсвэл одоо бүр илүү одоо юм фэнтези төрлийн зохиол олныг бичижсэн. Тэгээ одоо бид нар ингээд урд номуудыг хараад номыг харах юм бол ерөнхийдөө бол энэ хаан ширээ тоглоом гэдэг цуврал маань тэр урд нь бичижсэн бүх одоо цувралуудаас олон элементийг аваад нэгтгэсэн одоо энэ зохиолч хамгийн одоо оргил бүтээл нь хийж болохоор анх 96 онд Game of Thrones гэж яг зохиолтой гарч ирсэн. Тэгээд юу бол Game of Thrones одоо ТV зурлал ялангуяа ТV зурлал гэсэн. Тэгээд номнууд бас юутай одоо дэлхийд хамгийн том одоо фэн юутай тэгээд дагагчтай хамгийн олон дагагчтай цуврал ерөнхийдөө pop culture-ийн одоо төрлийн юмнуудын нэг шүү дээ бүтээлүүдийн нэг. Тэгээд би анх уншижсэн юмнуудаас анзаарсан л да. Одоо нэг Game of Thrones-ийн анхны ном гараад тэгээд анхны ном гарсны дараах нэг хоёр эмэгтэй байдаг юм байлаа. Та бас сайн мэдэх бах та нэг хоёр фэн тэгээд одоо Jon Snow-ийн аав нь хэм биш ээж нь хэм бэ аав нь хэм бэ гэл те. Тэгээ ингээд айгүй олон
юмнууд ингээд дөнгөж ихний ном шүү дээ. Тэгж яхад айгүй олон юм таамаг төвшүүлээ. Тэгээд Жорж Ар Мартин л ерөөсө баг худалчаар өдөр болгон шахав ингээд загтал өвчдөг байсан юм л энэ яасан бол гээд. Тэгээд хоёр дахь номных нь дараа бүр ингээд тэр нь бүр баг жоохон хэтрүүлээ донтой хэмжээнд байна. Тэгээ нөгөө Жорж Ар Мартин ч уулзаад тэгээд тэр хоёр бол яг одоо ингээд авч явж байгаа яг фэн одоо дэлхийн хэмжээнд яг фэн клуб одоо фэн клуб гэх юм одоо тий. Тэднийг нь одоо авч явдаг хоёр хүн байт юм байлаа. Тэгээд энэ нөгөө нэг мэдээж нэг хүн зохиолч бичиж байгаа редактортай ч гэсэн тэгээд ингээд нөгөө нэг жижиг олон хаусууд жижиг нэрнүүд тэрийг мэдээж өөрөө мартдаг ч юм уу эсвэл анзаардаг юм да. Тэрийг нүртэл номон дээр ингэж засч өгч өөрт нь хэлдэг байсан. Зохиолчт нь өөрт нь тэгээд одоо энэ нөгөө нэг жишээ нь Apple дээр app гэдэг нөгөө The World of Ice and Fire хэлээд тий. Тэрийг хүртэл тэр хоёр хийсэн юм байлаа. Тэгээд тэгэхээр одоо fan club одоо fan base нь бол дэлхийд хамгийн том хэмжээний тий. Бас гоё. Ер нь Game of Thrones гэдэг энэ зохиолын хаан ширхний тоглоом гэдэг зохиолыг ягаад Жорж анх бичих хүсэл төрсөн юм бэ гэхээр ингээд Жорж одоо ингээд андерсон гэж юм уу. Байжсэн үед бол ингээд тийм одоо уран зөгнөл бол фэнтези тэр төрлийн зохиолууд нь бүгдээрээ өөрсдөө сэтгэл хангалуун байсан юм байна л да. Хангалуун бос байсан. Ягаад тэгэхээр бүгдээрээ нэг тийм адилхан форматаар байдаг тийм адилхан тийм зам. Тийм ааштай. Тийм одоо ингээд нэг Harry Potter шиг авчих юм бол нэг тийм сонгогдсон баатар байна. Тэгээд муу залуу гялнаа. Тэгээд харанхуйс нэг алнаа гэсэн нэг тийм ойлголт ингээд их хэмжээгээр давтагдчихсан тултаагаар тэр юунаас тим маягийн элементээс аль болох дайжж холдох гээд тэгээд илүү өөр маягаар. Тэгээд ерөөхдөө нөгөө нэг сайн тал муу тал гэлтэй нэг хар цагаан гэлтэй. Ерөнхийдөө тим маягүй их байдаг. Тэрийг ерөнхийдөө эвдсэн гэх юм одоо манай үзэгчид бол илүү сайн мэдж байгаа те. Ер нь гол дүр гэж яг уу за 3 4 дүр гол дүр гэж хэлж болох байх. Гэхдээ одоо нөгөө бид нар яцдаг хүүхд тахт манай тал дайстай тэгэж хэлэх юм бол баг шүү дээ. Яг дүр тэгээд за эсрэг дүр улаан цай эсрэг дүр гэж нэрлэхэр дүр байгаа ч гэсэн тэр хүний хийж байгаа мотивацтай үйлдэлээ гаргаж байгаа шийдвэрүүдийн шалтгаан юуг нь бол ойлгох одоо дэмжин жашин гэхдээ ядаж ойлгох боломжтой. Ингээ тийм би мууснаатай тулдаа би мууснаатай хүн юм аа гэсэн дүр ерөнхийдөө байдгүй нь бол тийм хаашны толом зохиолын бол хамгийн том юм дээ. Онцгой шинжүүдийн нэг нь болно. Бас нэг тэр одоо ийм зохиол бичих болсон шалтгаан мэдээж одоо энэ Бүжницэн гэдэг зохиолоос ингээл амар санаас юу нэг ингээд орчин фэнтези гэдэг юм чинь үндэслэн зохиол Бүжницэн шүү дээ. Тэгэхээр Бүжницэн дээр одоо ингээд Жорж Ар Мартин болохоор Бүжницнийг хараад ингээд асуусан гэж байгаа байхгүй. За ингээд Арагорн хамгийн сүүлд нь хаан болсон юм байна тий. Гэтэ Арагорн ингээд сайн байсан юм уу муу байсан юм уу? Эженси ямар бодлого байна гэсэн хүн амын ямар бодлого байна гэжсэн ингээд тий. Зүгээр фэнтези гэхэлэр ингээд дуусчих болохгүй. Энэ чинь бас ингээд тэр одоо ертөнц дотор ингээд үйл явдал өрнөх хэрэгтэй гэдэг. Тэрийг нь бас харуулахын тулд одоо бидний одоо мэддэг одоо реалистик гэх юм уу да ийм фэнтези илүү тийм мэдээсэн юу юм тийм амьдралд суурилсан тийм улс төрийн бүтцтэй үйл явцтай тийм уран зөгнөл. Тэгээ айгу том нэг зөгнөлт ертөнц мөртлөө яг луу ч юм уу те White Walkers те юм гарч байгаа л та. Гэхдээ тэд нар нь бол ямар нэг idea философийн төсөөлөл биш төлөөлөл илүү тэр талтай те юу нэг тэр нь zombie for zombie sake гэж ярьдаг те зөвхөн зомби утгаарч биш илүү юм төлөөлж байгаа гэсэн утгатай. Тэгээ дээрэс нь ер нь бол уран зөгнөлт ч юм уу эсвэл шинжлэх ухааны зөгнөлт гэсэн юм том хэмжээний эпиктэй ийм том зохиолууд бол ихэнхдээ нөгөө нэг одоо түрүүний ярьсан шиг сайн муу гэл тэ нэг баатар ч юм уу тэ тэгэл дээр хэмжээнд том хэмжээнд болж байгаа нөгөө тулаанууд нь тэ тиймэрхүү юмнууд Lord of the Rings хүртэл агуулж гисэн ерөнхийдөө том юмнууд нь их гад яг ном нь арай өөр л дөө кинонд ер нь ялангуяа тэнгүүт юунд дор болохоор энэ дээр оруулж байгаа давуу талууд нь бол тийм байгаа юм л да гоё юм юу жижиг энгийн арт түмэн гэсэн талыг бас харуулдаг тэ юу болж байна за гудамжинд гэж орчигд бол гудамжинд тэр бол жижигхэн одоо голын ирэг дээр хүртэл юу болж байгаа ямар хүмүүс хаана юу болж байна тэгээд одоо чинь House Stark бидний дэмждэг айгу тэ ингээд одоо гэр бүл нэр төртэй том гэр бүл юм шиг мөртлөө одоо House Stark-ийн зарим зэргүүд нь айгу болчингүй хүнд муухай үйл явдал болж ах жишээний ч юм уу тэ тийм хүмүүс одоо Arya-гийн хэсэг дээр гарч байгаа гарч исэн санагдаж байна номноос уншиж байхад бол ерөнхийдөө бол гол хэлэх гэж байгаа санаа нь юу юм бэ гэхээр сайн хаан байлаа гэж сайн ус байхгүй гэсэн тийм юу тэр үзэл санааг бол ялгуулах гарах гэж олдсон байдаг. Тэгснэ одоо нэг дээд хэмжээнд энэ ч улс төрийн тоглоом байгаад байгаа шүү дээ. Хаан ширээний тоглоом. Тэр хүмүүс тэнцээ яаж байгаа мөртлөө яг семен дээр жижиг арт түмэн бол хөөх юмтай амьдралаа л бодож байгаа тийм. Тэр хүмүүсийн тэр том хатнуудын тоглоом бол тэднэрт нэг хамаатай бол биш дээ. Тэр зүгээр хоолтойгоо амьдралтайгаа хахад л яалтаа гэсэн. Бус зохиол бол гол дүр зохиолд тэр дүрийн одоо өнцгөөс үйл явдлыг харж явдаг бол манай зохиол дээр маш олон тийм дүрийн өнцгөөс одоо тэр үйл явдлыг хоёр талын өнцгөөс одоо харуулдаг. Нэг одоо хоорондоо байлдаж байгаа хоёр хүн байлаж гисэн энэ хүний өнцгөөс ямар хав нөгөө талаас энэ өнцгөөс ямар харагдах вэ? Ер нь бол
энэ бүх дөрүүд хоорондоо манай зохиолчийн одоо тэр бичлэгийн ачаар хоорондоо маш их одоо үйл явдал огтлцдаг. Тэрийг манай зохиолч их гоё гаргаж ирсэн. Ер нь бол нэг үйл явдлыг олон өнцгөөс харах. Тийм тэр ном уншиж хахад яг гарч ирсэн л да нөгөө нэг яг эхний ном бол суурь тавьж байгаа учраас айгүй олон талд олон дүр ингээд тэгээ олон үйл явдал болоод тэгээ хоёр дахь номон дээрс би хамгийн таалагдсан юм нөгөө нэг одоо 20 дугаар улирлын 9 дугаар энэ Blackwater-ын тулаан болдог шүү дээ. Тэрийг яг 2 дугаар номон дээр бол юу яддаг 3 дүрээс харуулдаг санагдаж байна. Davos, Tyrion тэгээ Sansa 3. Тэгээ тэр шиг ингээд уншихад айгүй гоё. Би болохоор нөгөө ихэнхдээ 1 2 нөгөө бүлгээр нь chapter-аар нь уншаал ячдаг хгүй нөгөө жоохон шингээгээ бодоод тэр шиг вирус ингээд баг зогсоохгүй вирус уншсаар байгаа баг дуусчихсан. Энэ бол кинон дээр ингээд яг муугай хэлэхэд ингээд Stannis жоохон bad guy юм шиг. Tyrion болон Bronn амар тийм сайн хүмүүс юм шиг. Тэгэл тэд нар амар epic ядалт хийгээл Stannis bad guy ялчлаа гэж байгаа юм шиг. Харин номон дээр болохоор Davos-ийн өнцгөөс өөрийнх нь 4 хүн тэр тулаанд оролцож байгаа. Тэгээд тэр тулааны дараа 4 хүн дөрүүлээ хөөд болсон. Энэ өнцгөөс номон дээр болохоор Davos ч гэсэн бас сайн залуу юм шиг хаан ширээнд хуулиас нэг суулгах гэдэг юм шиг. Нөгөө талаас Tyrion ч гэсэн бас хамгаалах гэж байгаа юм шиг. Яг уншигчийн сэтгэлд нэг тийм эсрэгцэл үүсэх бичлэлт байдаг. Тэр нь бас энэ зохиолыг жоохон тий айгу сонирхолтой юм уу. За тэгээд энэ зохиолыг юу болгох тал дээр телевизэн цуврал те энэ бол зүгээр орчин үеийн кино урлаг болон телевизэнд ерөөхдөө түүхэнд бол орчин үеийн гэлтгүй ерөн түүхэнд бол маш том амжилтуудын нэг гэж бол харж байгаа. За тэгээд мэдээж номноос одоо хассан юм ч юм уу те давуу талыг нь хассан. За тэгээд сайн одоо хувиргаж чадсан, муу хувиргаж чадсан юм мэдээж байгаа. За тэгээд нэмсэн бас агууштай юмнууд бас байгаа. Мэдээж хоёр өөр юм учраас. За тэгээд манай үзэгчдээс айгу чухал юм гэж бодож байгаа бид ч гэсэн санал нэгж байгаа. Номны ертөнц. За тэгээд телевиз зурлын хоёрыг бол ерөөд нь тусна авч үзсэн дээр байх гэж бодож байгаа. Тэгээд түүх дөрүүдийнхэн зүйл ягаад тэгэхээр эхний ном бол яг хөө ерөөдөө төстэй байдаг юм байлаа. Гэхдээ ерөөдөө цаашаа ялангуяа ингээд одоо чинь Davos 4 хүүгээ ялдаг. Тэгэхэд телевиз зурал дээр зөвхөн Matos гэдэг те. Devon гэдэг. Matos гэж санаад байна. Боцоо бэрээ. Комент хийчихэ. Тийм Stannis-ийн хяа гэдэг байгаа. Тийм. Devon үстэй тэр чинь. Би Matos гэдэг санаж байна. Тэгээд номон дээр Devon. Номон дээр тэгээд юун дээр болохоор тийм ерөнхийдөө ялгаанууд бас байгаа. Тэгээд ямар ч нэг л кинон дээр нэг хүүтэй юм шиг гардаг. Номон дээр л Davos 7 хүүтэй. 4 тулаанд алдсан. Зөвхөн Blackwater-ын тулаанд шүү дээ. Тийм. Тэгэж бол ярьдаг. Жишээ нь тийм одоо ялгаанууд байгаа учраас ерөнхийдөө телевиз зурлыг ярьж байгаа үед зөвхөн телевиз зурлын нөхцөлтөн за тэгээд ном болол номных нэрс гэж ерөнхийдөө ялгуул зүгээр бах. За тэгээд телевиз зурлыг бол анх David Benioff, DB Weiss, Dan Weiss гэж хоёр продюсер, залуухан хоёр продюсер өмнө нэг тийм он зураг бүтээл хийж байгаагүй. Заахаа David Benioff бол бас тодорхой хэмжээнд ганц хоёр том уран бүтээлд оролцож байсан. Ийм хоёр продюсер бол энэ цувралыг уншаад тухайн үед бол яг 3-4 ном гарсан байсан. За тэгээд яг энэ цувралыг уншаад бол энийг ингээ телевиз зураг болгоё гэд George R. Martin туулсан байдаг. За George R. Martin тэр талаар зохиолч маань өөрөө ярихдаа болохоор өмнө нь том кино бараг 6 том студ гэж байдаг те Холливуудын 6 том студ бараг бүгдээр өөрт нь бол уулзж байсан. Уулзаад ингээд кино болгоё те ингээд Lord of the Rings-ийн дараач тэгжсэн Lord of the Rings-ийн кино гарахаас өмнө ч гэсэн ингээд том те их мөнгөөр ингээд том хэмжээний фантази кино яагаад. Тэгээд George R. Martin бол тэрийг эзэж зөвшөөрж байгаагүй. Хичнээн том мөнгө амсан гэсэн. Ягаад тэгэхээр нөгөө нэг ТV цуврал хэмжээнд хийх хэрэгтэй. Илүү нөгөө нэг маш жижиг дүрүүд сая бид нар ярьсан давуу тал тэр шүү дээ. Нөгөө жижиг дүрүүдийг харуулж байгаа өнцөг аягүй байдаг учраас гээд тэр тал дээр Жорж нэг юмар гайхуулдаг байсан миний юу гэхээр ингээд энэ миний зохиолыг ерөөсөө ингээд киногоор гаргах тийм дэлгэцээр гаргах гэж боломжгүй гэж хэлж байсан байхгүй юу? Ингээд Game of Thrones гаргахаас өмнө ч тийм. Яг гэвэл ингээд энэ цувралд маш их хэмжээний детальтай, маш их олон салаасан дүртэй хэмжээний үйл явдал гардаг болохоор бүгднгийн тийм хангалттай цаг гаргах яаж боломжгүй. Хангалттай цаг гаргаад тэр чанартай хямрах боломжгүй гэж ингээд бичнээс хойш амар гайхуулдаг байсан юм. Гэсэн чинь тэгээд айгүй залуух хоёр продюсер орж ирээд тэгээд нөгөө нэг ерөөсөө найрж авсан ганц юм нөгөө чинь 5-6 цаг ярьж суусан гэдэг чинь тий. Тэгээд нөгөө нэг ерөөсөө хамгийн сүүлд нь за ерөөсөө тэгээд ирэх үгүй юу гэдгсэн чинь Джон Сноугийн ээж юм бэ гэлээ. Тэгээд ээж юм бэлээ гэдэг тий. Тэгээд ээж юм бэ. За тэгээд тэгсэн за тэгээд юун дээр болвол манай ярилцж байгаа одоо цуврал бол хэдүүлээ 4-р цуврал дуустал ерөнхийдөө яг үйл явдлын оролцоо яриалаа бол тийм байгаа. За 4-өөс хойш ярихгүй гэхээр одоогийн бол Sky Media дээр HBO цувралын багц дээр бол эхний 4 бүлэг бол орсон байгаа. За 6 сард бол 5-р бүлэг орно. За тэгээд манай үзэгчдэд давуу талтай бас сонирхолтой юм юу вэ гэхээр эхний бүлэг бол
бүтнээрээ өнгөө орсон байгаа. Тэгэхээр эхний бүлгээ үзээд бас сонирхолж үзлээ те. Ингээд манай нэвтрүүлгийг үзэн ингээд мэдээлэлүүд авангаа бас цаашаа үргэлжлүүлж үзэх тийм боломжтой байгаа шүү гэж хэлмээр байна. Видео сангаас HBO олон ангид кино багцыг төвчүүлэх заавар. Удирдлагын шарт товчлуур дээр давж HBO олон ангид кино багцыг сонгоно. Идэвхжүүлэх товчийг дарснаар үйлчилгээнд бүртгэгдсэн таны гар утасны дугаард мессежээр ирэх 4 оронтой кодыг оруулаад тийм товчийг сонгоно. Дэлгэцэн дээр баталгаажуулах цаг гарч ирэн үйлчилгээ төвчсөн талаар мэдээлэл өгнө. За тэгээд хэдүүлээ юу яа. Одоо дөрүүдийн талаар яриа. Тэгээд дуртай дөрүүд болон дуртай дөрүүдэд тогсон жүжигчин тэр талаар ярилцгаа. За эдрэгээс эхлэх үү. За миний хувьд дөрвөө одоо сэтгэл хүртэл гаргаж чадсан гэх юм уу би Cersei тогсон жүжигч гэлмээр байна л да. Миний хувьд яг төсөөлж исэн шиг сайн жүжиглж чадсан. Шийдвэл 5 дугаар 5-ыг гэж болохгүй те. Яг бол ер нь бол яг та нар мэдж байгаа тэр хэсгийг одоо нөө шим тий одоо алхдаг хэсгийг үнэхээр үзээд бүр амар гоё ичвэ гэж бодож исэн тий. Тэгээд нэг ийм ч тийм амар үзэн ядмаар юм шиг үйлдэл хийгээд байгаа дүрийг ойлгох хэмжээнд жүжиглж байгаа. Ер нь бол хүмүүс яг эхэндээ хүмүүс үзээд одоо энэ шар устай юм чинь ер нь бол айлын дайсны талын эмгтэй юм байна гэдэг бодлоор ингэж киног үз эхэлж байгаа боловч ингэж кино явах тусам илүү ойлгоод одоо их хүний хүүхдээ гэсэн сэтгэлээ ч юм уу эсвэл гэр бүлээ гэсэн тэр ааваа гэсэн охины сэтгэлийг ч юм уу одоо аавдаа бүдийн зөвшөөрөгдөх гэсэн охины сэтгэлийг ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгээд одоо энэ утгаараа Cersei-ийн фэнүүд ч гэсэн киноны фэнүүд дотор айгүй их байдаг. Тэгээд жүжигчин Lena Headey хүмүүс мэдж магадгүй 300 дээр тоглолтог Leonidas-ийн эхнэрийн дүр тоглосон байдаг. Бас хүмүүс мэдж магадгүй. За ер нь бол би хөвдөө хэлэх юм бол одоо хамгийн таалагддаг гэдгээс гадна ингээд номноосоо кино руугаа ингээд дүрээ хамгийн сайн буулгаж чадсан дүр гэх юм бол Tywin Lannister буюу Cersei-ийн аав байдаг л да. Яг гэх юм бол жүжигчин мөрөөд амар гоё Charles-аас үгүйс амар сайн жүжигчин шүү дээ. Яг харахгүй. Тэгэд ер нь ингээд өөрөөгөө тийм харизма амар тайван байж байгаа байлаа таалагддаг. Гэхдээ хамгийн таалагддаг юм юу вэ гэхээр ингээд номон дээрээ бол тавьж халзан байдаг байхгүй юу? Ингээд халзан амар юм үстэй жоохон зэрэг ламчиг гараад юм аа. Гэсэн мөртлөө ингээд кинон дээр тийм биш. Зүс нь өөр байдаг. Гэтэ хэдий зүс нь өөр байсан чинь тэр дүрийн ингээд нэг одоо доод утга дотоод утга байна. Тэр дүрийг тэр тийм зан чанар бүгдийг амар авч гаргаж чадсан. Хин тулдаа хизээ халзан байсан ч гэсэн ингээд чи Charles-ыг хараад ингээд тайван хүн байна гэж харахад тийм тэр цаг гаргаж чадсан байхгүй юу? Тийм нэг тийм киноныхоо номын төсөөлийг ингээд бүр орлоод тий. Одоо ингээд халзан байсан номоо уншсан ч гэсэн Tywin-ыг уншиж байгаас нь тэр Charles Dance төсөөлөхөөр одоо киноныхаа Tywin-ыг хараад идчих юм тий. Тий яг харахгүй тийм дөрүүд бас байгаа те нөгөө номоо уншиж явахдаа тийм байлаа. Би болохоор TV serial-ыг үзсний дараа уншиж эхэлсэн л те. Тэнгүүд зарим дөрүүд бол үнэхээр яалтчгүй жүжигчдэр төсөөлөгдөж илаа. Одоо Tyrion, Tywin те. Зарим нь болохоор за ялангуяа Sansa гэл би болоод байгаа. За ажигийн хувьд хамгийн дуртай дүр нь юу вэ? Минийх бол Ned. Тэр бол ингээд амар энгийн санагдаж байгаа л та. Тэр Ned бол нөгөө нэг юу вэ? Автоматар дуртай байх хэрэгтэй тэр. Жон тэр Ned бол яг тэр нөгөө нэг ихний сизон дээр ингээд өгөх хэвээр тэр нөгөө нэг уламжлалт фэнтезигийн дүр гэхгүй тийм ингээд амар гоё нэр төртэй ингээд хааныхын төлөө үнэнчтэй гэр бүлийнхэн төлөө үнэнч тэрнээсээ болоод өгч байгаа тийм дүр. Тэгээ заавал ингээд өгөж нөгөө нэг энэ ертөнцийн бол тийм биш ээ. Энэ бол ингээд шал өөр хэвцээ гэдгийг харуулж байгаа дүр. Тэрийг одоо ингээд манай хин Ned тоосон биш. Sean Bean ганц том жүжигчнийг гэж. Тэрийг бол гоё байна. Яг ингээд тайлт арах юм бол ингээд хамгийн амархан дүр нэг юм шиг мөртлөө. Яг ингээд хүн болгонд автоматар ингээд яаж ч үзээд хүн болгол Ned дуртай ч гэсэн тийм. Тэр сэтгэлийг төрүүлж чадна гэдэг бол. Тэгээд нөгөө нэг телевизэн зурлаг бас татгатаа жоохон бас юмнуудын нэг байсан. Тэгээ ганц том жүжигчнээс шүү дээ. Тухайн үед бол ялангуяа. За миний хувьд бол айгу олон дүрүүд л байгаа л та. Гэхдээ Tyrion бас хамгийн мундаг дүрүүд юм. Ер нь номон дээр ч тийм байлээ. TV зурвал дээр ч гэсэн те нөгөө Peter Dinklage ямар агуу жүжигч юм бэ те. Энэ чинь ямар ч гэсэн Golden Globe авсан, Emmy авсныг нь мэдэж байна. Хэдэн удаа нээжсэн деталийг нь бол дараагийн удаа яг илүү судалж байгаа тэр талаар мэдээж ярилцах. Ер нь бол айгүй мундаг жүжигч. Тэгээд дүрийн хувьд бол нэгдүгээр даун бөгөөд их чинь үздэггүй. Нэгдүгээр тэ өөрийг нь бол үздэггүй. Ээжийг нь тэ төрхтэй өгсөн гэдэг. За тэгээд дээрэс нь одоо тэгэнгүүт номон дээр бол бүр үзлийн зарайжтай байдаг шүү дээ. Тэгээд хоёр өөр өнгөнүүдтэй. Тийм тэгээд нөгөө хамар мамранд чинь бүр байхгүй. Гурны хоёр нь ч байхгүй л. Тийм ингээд нөгөө нэг сони ингэж алхаж малхдаг те нэг тийм майр зах байдаг ч үлээ. Тийм өөр юм дээр бүр цариу төснэг нь муухай л ерөөсөө байн л дуртад байдаг те. Тэгэхэд жүжигчний хувьд бол
нэгдүгээр тэрийг аягүй гой харуулж чадж байгаа нөгөө нэг ингээд нөгөө одоо насаараа ад үзэгдсэн тэгсэн мөртлөө ухаантай одоо чинь би бол хардаг л та Тайван ерөөсөө яг эсрэн дээр Джеймиг биш Тирвинийг үнэлдэг Тирвинийг хайрладаг байсан бол Тайваныг хүсэж байгаа тэр гэр бүл нь мянган жилийн одоо өөр одонтой гэр бүлийн нэр авч явах гэдэг нь барыг илүү явах байсан болов тэ жишээ нь тэгэхээр аягүй олон талыг харуулж чадсан гой дүрэн болов гэж санагдаж байна. За ер нь хараад ингээд хүмүүсийн таалагдж байгаа дүр нь Ланнистер байх нь те жүжиглэх юм уу эсвэл энэ номны дөрүүд нь тийм сайн суурьтай дөрүүд байсан болохоор жүжигчэнд тэгж орж жүжиглэж чадсан нь одоо юм чи деталь нь илүү тодорхой гэдэг ч юм илүү тэр дүрийн харж байхад бол гаргаж чадсан ном дээр харж байхад одоо юм байгаа шүү дээ те жишээ нь Тирвин ч юм уу Серсей нэ те сайн байсан шүү гэж хүмүүс яриад байгаа нь Тайван гээ ярьж байгаа юм болохоор миний харж байгаа бол юм байгаа л та хоёр тал дээр илүү явах боломжтой. Одоо эсрэг дөрвж харах бас боломжтой мөртлөө хийж байгаа үйлдэл шалтгаануудыг ойлгох боломжтой тийм. Тэр бас айгүй гоё тийм. Харах юм бол ингээд маа сайн гэж бодож байгаа дөрөвд чинь бүгдээр ойлгохтой дөрөвд шүү дээ тийм. Джон Сноу бол ингээд нэгдүгээр ингээд номноос эхлээд сүүлийн эхний сизнээс эхлээд сүүлийн сизнүүд ингээд нэг хөгжөөг дүрхгүй тийм. Яг л адилхан нэг love for good гэдэг шүү дээ. Тийм. Орчин байдлаасаа илүү хамаарж байгаа тийм. Дүр нь өөрөө гэхээс илүү тийм. Орчин байдлаасаа үйл явдал нэг гоё өгнөд. Гэхдээ ингээд бодоод үзэх юм бол ингээд Джон Сноугийн жүжигчнэр Кит Харингтон байна тий. Ихний нэг хэдэн сизнээр жоох ингээд амар эмоцгүй байдаг гэсэн шүү дээ жоох. Тэм талаа ингээд Game of Thrones хамгийн анх гарч ирж байгаа нэг тийм мим явж байдаг гэсэн. Тэрний үеэр ингээд Джон Кит Харингтон бол ингээд эрэгтэй Кристен Стюарт юм а гэж нэг тийм яг юм явдаг байсан. За тэрэн дээр бол өөр яриа өрнө шүү. Би бол Кристен Стюарт өмөр шүү. Ер нь ийм гэсэн үгтэй байгаа. Уг дүр нь өөрөө нэг тийм хууль ёсыг сахисан нэг үс сайн хүн гэх юм уу. Тийм болохоор хүмүүс үзэж байхдаа ямар нэг үйл явдлууд гарах шийдвэр нь ер нь цаанаа нэг мэддэг. Энэ ч бас сайн хүн юм чинь. Автоматар нэг мэддэг үйл явдал. Харин Тайван, Серсей энэ шиг дөрүүдийн нөхцөл байдал яаж хандах нь тодорхой биш байх. Хүмүүс тэр нь гинтийн бэлэг байдаг. Одоо сайн Джон байсан бол ингээд сайн замаар шийдэхийг бодно. Серсей болохоор сайнаар хийж магадгүй, муугар шийдэж магадгүй учраас тэр нь хүмүүс гинтийн бэлэг байдаг. Тэр нь ингээд одоо нэг тухайн дүрийг татах ямар амар жүжиглэлтэй гэдэг ч юм ингээд баг мэдсэнгүй шүү би нэг гинтийн гэдэг зүйлдээ ингэж хүмүүс тийж бас ханддаг. За тэгээд ТV цувралынхаа талаар дараагийн дугааруудаас илүү детальтай ороод ангаар нь ерөнхийдөө ороод явъя гэж бодож байна. За тэгээд энэ удаагийнхаа дугаарыг жижигхэн мэдээлэлээр дуусгая. За энэ мэдээлэлээр та бас сэтгэлдлүүдээ хэлээрэй. За өчигдөр бол Эмилия Кларк жүжигчин Daenerys тоглодог жүжигчин өөрийнхөө тоглосон бүрэн хэмжээний киног одоо шортчилж явж байгаа бас Game of Thrones талаар ярьсан байна. За тэгээд 8 дугаар улирлын зураг авалт бол өөрийнх нь хувьд одоо Daenerys-ийн дүр гэсэн үг шүү дээ. Зураг авалт нь бол дууссан гэж байна. Дууссан талаар ярьжсэн. За тэгээд нөгөө нэг хөтлөгч нь болохоор албаар нөгөө нэг ам алдуулах гал те хамгийн сүүлийн хэсэг зураг авалт чинь ямар байсан бэ тэгэл ам алдуулах гал тэгсэн чинь мань хүн болохоор мэдээж сурчин жүжигчин тий ам алдахгүй те тэрэн дээр болохоор айгүй олон жил хамт явсан жүжигчтэй одоо уран бүтээлчтэйгээ хамт явж байгаа сүүлийн хэсгээ зураг авч байгаа гэдэг сэтгэл хөдлөл айгүй өндөр байсан айгүй гоё байсан гэдэг чийсэн. Тэгээд тэрэн дээрээс нэмэх гоё мэдээлэл нь яасан бэ гэсэн чинь Эмилия Кларк бол Daenerys, Arya, Sansa болон Jaime-тэй аль алинтай зураг авалт авсан гэсэн. Тэгэхээр тэрийг бол аль биесээр одоо confirm хийсэн баталсан. Тийм. Үгүй ер нь сүүлийнх нь шүү. Ерөнхийдөө тийм. Тэгэхээр тэр бол айгүй сонь. Тэгээд ер нь тэр дөрүүдийн анхны уулзалт ерөнхийдөө dynamic харьцаанууд яаж явна гэж бодож байна. Ерөнхийдөө Game of Thrones Infinity War юм байна шүү дээ. Game of Thrones Infinity War. За Тимотийн сонин дөрүүд хоорондоо уулзч байгаа. Тийм ерөнхийдөө тэгж харж болох юм тийм. Ер нь дөрүүд хоорондын харилцаа одоо чинь Arya Daenerys-тэй уулзаад яаж хүлээж авах вэ? Sansa яаж хүлээж авах вэ? Юу гэж бодсон чинь? Надад тэр сонирм биш. Daenerys Jaime хоёр уулзал ямар авах вэ гэдэг нь сонир байна л да. Тэр бол аавыг нь алчсан. Өөрийг нь алах гэж сая үзсэн. Өөрийг нь хамгаалах, аавыг нь хамгаалах гэж тангараг өргөсөн юм. Ер нь бол ааваа яг юу гэж хэлээд хотыг одоо яах гэж ийсэн Daenerys мэдэхгүй шүү дээ. Тэр нөхцөл Jaime-г мэдээж сайхан хүлээж авахгүй тодорхой. Jaime тэр нөхцөл одоо ямар тэр хоёрын хооронд ямар харилцаараа явах болох гэдэг юм байна л да. Daenerys гэхдээ бас тодорхой хэмжээнд аавынхаа бас ямар хөө байсныг ингээд улирал болгон явсаар тодорхой хэмжээнд жоохон ойлголттой болсон л. Гэхдээ Jaime дээр өөр тий Jaime дээр алчгаар тий. За Arya ч юм уу Sansa дэрийг гэж бодож байна. Ингээд юу л та ингээд за яг үнийг хэлэхэд бол ингээд тийм Daenerys бас Cersei-тэй үздэг шүү дээ. Хэмжээгээр тийм талаа ингээд Sansa Daenerys хоёр тэр талаар амар тийм яах тийм холбоотой тох юм уу шиг тийм юу хэмтэй тийм нөхөрлийн өндөрс гэх юм уу ашиг одоо нэг хүн дургу болоод хоёулаа чи дургу юм уу би бас дургу шүү дээ тийм баярыг тийм нийлж магадгүй Cersei хоёулаа дургу гэсэн учраас гэж маягаар тийм маягаар уусаа тэгэл тийм байдлаар нэлээд олон ингээд кинонд гарч байгаа нэлээд олон холбоонууд ч юм уу тийм үс тэгж явагддаг гэж тийм хараад үзсэн тийм болохоор ингээд бас тэр давтагч магадгүй гэж бодож байна.
А тийм гэж. Би л Арягийн тим фэн биш л дээ. Арягийн дүр ингээд явахгүй байхгүй. Юу надад явахгүй. Тэгээд зогссон байхгүй тий. Тэгэхээр ингээд миний бодлоор Аря Даниэлс хоёр уулзах юм бол ямар нэгэн дүрийн хөгжил ч юм уу тэр хоёроос ингээд гарч иж байгаа юм ингээд орлуулж юм хэлцээрч юм уу тийм болохгүй. Үйл явдалтай тулгуурсан тийм л одоо би болохоор Сансаг уулзахаар Санса жоохон асуудалтай гэж магадгүй гэж бодож. Ягаад тэгэхээр нөгөө нэг Санса чинь яг хойд нутгийн нэг лордуудтай те нөгөө нэг илүү нэг талтай байгаа шүү дээ. Тийм хүн байгаа тийм. Тэгэнгүүтээ яг нөгөө хэд чинь бас Таргариенуудад дургуч юм уу те. Тиймэрхүү талтай гэж бодож. Ариаг бол би ерөөсө хамгийн юу байх гой хүлээж авах гэж бодоод. Ягаад тэгэхээр Ариагийн өөрт нь хамгийн жоохон багт нь ойрхон байсан юм Жон шүү дээ. Жонт ч гэсэн хамгийн ойрхон байсан Ария ерөнхийдөө би биндээ хамгийн ойрхон байсан. Тэгэнгүүт Ария тэрэн дээр нэг Таргариен нөө нэг тоохгүй бах. Жонтой цуг ирэнгүүт тэгэл окей Johnny whatever гэл айгу дуртай хүлээж авах гэж бодоод. Ягаад Жон Ари хоёр багтаа тийм өөр байсан бэ гэхээр Ариагаас бусад Кэтлнээс төрсэн хүүхдүүд бүгд ээжигээ дүрээсэн. Бол төстэй байхгүй. Төөл ус гэсэн. Ари ганцаараа аавыгаа дүрээсэн хар устэй. Тэмтэн одоо адилхан хар устэй ганц ах нь Жон. Тийм болохоор жоохон ойрхон гэх юм уу. Тэгээ Ари бас ээжсээ нэг удаа асуужсэн багтаа. Би танаас төрсэн хүүхд яг муу юм уу? Тэгээ өөрхөн бүх ах дүү дөрөв ах дүүгээ харахаар тэгээ дээрэс нь зан араншны хүртэл жоохон бас царай марин гэсэн тэгээ бас нэг тийм. Яг үзэлтэй гэж хэлэх. Тэгтээ ерөнхийдөө тэ нөгөө зүгийн старч тий. За тэгээд энэ хүргээд юу вэ? Өнөөдрийн дугаараа өндөрлөө. За тэгээд дараагийн дугаар дээр бол бас шинэ шодан мэдээллүүд ялангуяа 8 дугаар улирлыг болж байгаа зураг авалт шинэ мэдээллүүдийг бол хүргээ явна. За тэгээд тэр мэдээллүүдийг бол эхний 7 улирлыг ялангуяа үзсэн хүмүүст илүү ерөнхийдөө хүрч явж байгаа. За тэгээд Scammed дээр бол эхний 4 улирал орсон байгаа. За эхний 10 анги буюу эхний улирал бол өнгөө орсон байгаа. Тэгэхээр үзэх боломжтой байгаа. За тэгээд дараагийн нэвтрүүлгээс эхний ангиас яриад явах гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээр ирсэн та гурт баярлалаа. За тэгээд дараагийн дугаар уулзцаа баяр та.